5 толгой гашуун сухад чиглэлийн 240 км төмөр замын цогцлбор төслийн захиалагчаар 5 толгой төмөр зам компани, ерөнхий гүйцэтгэгчээр Bod International компани ажиллаж, UIC 60 зам төмөр бүхий 1-р зэрэглэлийн уулзваргүй төмөр замыг бүтээн босгож байна. 5 толгой төмөр зам компани нь 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалийн нөөц баялагийг зүү зохистой ашиглаж, зам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль, зэрлэг ан амтанд ээлтэй төмөр замыг барьж ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна. Барилга явагддаг, энд эрчим хүчин яригдж байдаг, дээрээс нь карьерийн асуудлууд яригдж байдаг. Тохиол холбоо энэ чиглэлдээрээ тус бүрдээ өөрийн гэсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт дүрм, журам, норм нормативтэй байдаг. Энэ болгон бол манай төсөл дээр бол яг стандартын дагуу хэрэгждэг байгаа. 5 толгой төмөр зам компани үйл ажиллагаагаа дэлхийн стандартад нийцүүлж, олон улстай хөл нийлүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны чиглэлд байгаль орчны менежментийн тогтолцоо 14,000-ыг, чанарын удирдлагын тогтолцоо 9,000-ыг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо 45,000 нэг зэрэг, олон улсын стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр дэлхийн стандартуудыг компани болон төслийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж, цаашлаад Монгол улсад нутагшуулах зорилго тавин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо 45,001-ийн хүрээнд 7 стандарт журам, үйл ажиллагаанд ашиглах 21 журмыг боловсруулж, мөрдлөг болгон ажиллаж байгаа юм. Ерөнхийдөө манайд Bod International ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс 16 журам гаргасан байгаа. За замын хөдөлгөөний удирдлагын журам, тэгээд кемпийн дотоод журам гэх мэт. За тэр журмуудаараа бүгднийг энэ туслан гүйцэтгэх компаниудаа танилцуулаад тухайн журмынхаа дагуу үйл ажиллагаагаа хянаад явцдаг байгаа. За манайх бол хабын ажилтнууд маань хабын хилцсэн маань 10-аад хүний бүрэлдэхүүнтэй. За хэсэг хуваагаад авсан. За талбай дээр ажилтнууд маань бүгдөө өдөр болгон талбай хяналтаар үдээс өмнө, үдээс хойш гэсэн давтамжтайгаар талбайгаа хяналтаар явдаг. Дээрээс нь бүх төслийн талбайд 38 компани ажиллаж байгаа. 38 компани 38 хабын ажилтнууд компани тусрахаа өөрийнхөө үйл ажиллагааг хараад явдаг. Тэн дээр нь манайх заавар зөвлөгөө өгж алдаа дутагдлын засуулах хяналт тавьж ажилладаг. Хамгийн анхаарч ажиллах хэсэг маань одоо энэ өндөр далантай хэсэг байна. За энэ дээрээс тээврийн хэрэгсэл онголтох, унах, аюултай. Энэ хэсгүүдэд нэлээд анхаарч ажиллана. Төслийн хэмжээнд ерөнхийдөө гол анхаарах асуудал нь тээврийн хэрэгслийн хурд. Одоо төсөл маань нийтдээ 240 гаруй км урт байгаа. За энэ хооронд зорчих хөдөлгөөнийг хяналт маш сайн өндөр шаардлагаар тавьж ажилладаг байна. За хаалгын компани бишээ таач зүгдэнgeх үү? Биш үү? Технологийн зам дээр хэдэн км цагийн уртаа явахаа мэдж байгаа юу? 40 км цагийн уртаа явах хэрэгтэй. Сая 49 км цагтаа орж иж байна. Тэгээ 9 км цагийн хурд итрүүлсэн байх шүү. За юу. Тоолчд ихтэй байгаа учраас болгоомжтой 40 км бариад хөдөлгөөнд оролцоорой. За 40 км бариад орно шүү. Болгоомжтой ороо. 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын цогцлбор төслийн хүрээнд 100 орчим түгээмэл тархацтай ашигт малтамлын орд газрыг холбогдох зөвшөөрөл хууль тогтоомжийн хүрээнд ашиглаж 2021 оны байдлаар 50 орчим хувийг нь нөхөн сэргээж орон нутгийн холбогдох төр захиргааны байгууллагад хүлээлгэн өгчээ. 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлын явцад бол байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах одоо бол зорилго болгоод ажиллаж байна. Манай төслийн болвол гол одоо байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж байгаа гол ажлууд бол одоо олон салаа зам үүсэхгүй байх, хөрсний илэгдэл, эвдрэл, газрын гадраг бол эвдрэхээс сэргийлж бол технологийн зам, төр замуудыг бол яг үндсэн ажлын талбайдаа бол одоо барьж тээвэрлэлтийн ажлыг бол явуулж байгаа. Энэхүү цогцлбор төслийн дээд бүтэц, эрчим хүч, гагнуур, тохиолол холбоо, хориглолын систем гэд төмөр замын бүтээн байгуулалтын бүхий л чиглэлд олон шин технологиуд нэвтрүүлж байгаа бол төмөр замын трасс нь байгалийн тусгай хамгаалттай газар буюу говийн баг дархан цаазад газрыг дайран өнгөрч бүтээн байгуулалтын ажлыг хөлийн бүсэд явуулж байгаа нь төслийн бас нэгэн онцлог юм.
Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж тус бүр хог хаягдлын менежментийг хог хаягдлын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж, төслийн хэмжээнд өөрсдийн боловсруулсан схемийн дагуу хог хаягдлын менежментийг гүйцэтгэн, хянан шалгаж, сайжруулах арга хэмжээг төлөвлөн ажилладаг. Хог хаягдал бол мэдээж хүн байгаа газар бол хог хаягдал үүсдэг. Төслийн явцад бол ахуйн болон техникийн гаралтай, барилгын гаралтай бол хог хаягдлууд үүсэж байгаа. Үүнийг бол орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудтай гэрээ байгуулж зөвшөөрөгдсөн зэгүүдэд бол төр хадгалаад ахуйн хог хаягдлыг бол гэрээт компаниудаар бол тээвэрлэлт хийлгүүлж байна. Тээврийн гаралтай хог хаягдал болон барилгын гаралтай хог хаягдлуудыг бол орон нутгийн зөвшөөрсөн зэгүүдэд төр байршуулад хадгалалт хийгээд явж байгаа. Барилга угсралтын ажил дуусахад ер нь бол ашиглалт явуулсан төгөмөл тархацтай ашигт малтмлын ордууд, төр кемпүүд, төр замуудын болон эвдрэлд орсон газруудад нөхөн сэргээлтийг хийж бол бүрэн 100% орон нутагт бол хүлээлгэж өгөхөөр бол зорилго тавиад ажиллаж байна. Энэ жил 21 оны хувьд бол 70% нь бол нөхөн сэргээлтийг хийж бол ажлын талбарыг хүлээлгэж өгөх тийм төлөвлөгөөтэй байгаа. Тодорхой хэмжээний цаг үеийн нөхцөл байдлаас хамаарат ковид цар тахлаас олж бас нэг орон нутагтаа ажиллах ажлууд маань жоохон цаг хугацааны хувьд бол удаашралтай явагдаж байна. Гэхдээ бол бид нар яг төлөвлөсөн ажлуудаа бол орон нутагтаа бүрэн хүлээлгэж өгөөд хариуцлагатайгаар тэгж ажиллахыг хичээж явж байна. 5-7 гашуун цухай чиглэлийн төмөр замын трасс, нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай автозам дагуу нийт 750 га газарт 300 орчим гэр ганц, 110 чингэлэг, хүнд даацын 680 тээврийн хэрэгсэл, 5 модон байшин, 85 зөөврийн байшин, авто зогсоол зэрэг газар эзэмших ашиглах зөвшөөрөлгүй буюу хууль бусаар үйл ажиллагаа явуулж, энэ нь экосистем экологийн эдийн засгийн хохирол учруулад зогсохгүй, газрын хэвлээ ихээр эвдсэн байсныг таслан зогсоож, хууль тогтоомжийн дагуу татан буулгах ажлыг зохион байгуулсан. Энэ ажил өөрөө 17 онд анхудаа сумын засаг даргаыг бид удсан шалгаж үзсэн. Засаг захиргааны харьяалын хувьд бол яг өмнө говийн цогцсон ч гэдэм хүн цөөхөн. За газраас зах зээлийг дагаж ирж амжиргаанд дэвшлүүлэх гэж ирсэн ийм хүмүүсүүд байсан. Хууль номын дагуу зөв суурьшил үүсгээд явбал төр захиргаанаас тэднийг авчих боломж шаардлага байгаагүй. Гэхдээ бүх зүйл хууль зөрчигдөж байсан. Зүгээр тэн дээр байж байгаа нэг цаг гэхэд Монгол улсын бараг 20-д хуулийг зөрчиж байсан. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг алдагдуулж байсан. Цаашлбал энэ томоохон улс орны ач холбогдолтой эдийн засгийн энэ томоохон төсөл хөтөлбөр хэрэгж тэр үйл ажиллагаандаар бол тодорхой хэмжээний бас хориг сааттай байсан. Тэгээ 17 оноос эхлээд орон нутгийн төр захиргаанаас газар чөлөөлөх бүх асуудлыг хуулийн хүрээнд тавьж байсан боловч тэрнийг бол хэрэгжүүлэх учраас сая энэ талбайг чөлөөлж энэ улсад хууль номын дагуу арга хэмжээ авагдсан. Авагдсан арга хэмжээ өөрөө бас хуулийн хүрээнд ингэж хийгдсэн. Төмөр зам ашиглалт орсноор нөгөө нэг зүйл бол бас байгаль орчинд эерэг хандлагыг бий болгоно. Өнөөдөр шорон замаар аагүй хамаагаар явж байгаа энэ тээврийн хэрэгсэл бол байгаль орчныг сүйтгэх, хөрш шороо эвдэх, бэлчээр нутгийн хомсдолд үүсгэх ийм сөрөг хандлагатай. Тэгээ энэ их том сөрөг хандлага бол харилт нь ерөн цогцын суманд өрнөж байгаа энэ уул уурхайг төссөн бүтээн байгуулалтын ажил бол байгаль орчинд эерэг хандлагатай байх ёстой. Тэгээ энэ асуудлыг шийдэж чадах ийм томоохон бүтээн байгуулалт. 5-7 төмөр зам компани дэд бүтцийн альва төслийг хэрэгжүүлэхэд шаардлагадах бүхий л дүрм журмыг баримтлан ажиллаж байгаагийн сацуу байгаль орчны чиглэлд байгаль орчныг хамгаалах тухай хуулийг даган мөрдөж, орон нутгийн төр захиргааны байгууллагаас шаардлагадах газар ашиглалт, ус, хог хаягдал, түгээмэл тархацтай ашигт малтмлын гих мэт тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд авч ажиллаж байна. Мөн байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд олон улсын ISO стандартуудын хүрээнд боловсруулсан дүрм журмыг ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд гэрээт ханган нийлүүлэгч нартай заавар зөвлөгөө болгон мөрдүүлж, байгаль орчин, хүн ардад ээлтэй цогцлбор төслийг бүтээн байгуулж, 2022 оны 7 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.